Сайн байцгаана үзэгчдээ, Парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөрийн 2025 оны хамгийн сүүлийн дугаар та бүхэнд хүрч байна. За өнөөдрийн дугаар бол энэ оноо дүгнэх 2025 оны тойм хэмээх дугаар байгаа. За өндөрлөгтөн бид 21-р зууны эхний 25 жилиг ийхүү ардаа орхиж байна. Ингээд дэлхийн тойм хөтөлбөрийн 2025 оны сүүлийн дугаарт анхаарлаа хандуулна. За өнгөрч буй 2025 онд өнгөрсөн жил нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп тангараг өргөж албандаа орсны дараагаар олон зарлиг тушаал захирамжуудыг гаргаж мөн өөрийн засаг захиргааны бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр энэ он Трампын жил байсан гэж хэлж болох үс ийм жил өнгөрч байна. Трамп өөрийн орны эдийн засаг бизнесүүдийн эрх ашигыг хамгаалах зорилгоор тарифын бодлого гихчийг эхлүүлж Америк нэгдсэн улстай өргөн хүрээнд худалдаа явуулдаг дэлхийн 100 орчим улс орнуудад харилцан адилгүй өндөр хувь хэмжээ бүхий тарифын нэмэгдлийг тогтоож байгаагаа зарлаж Америк нэгдсэн улстай худалдаа явуулахыг хүсвэл яриа хэлцээ хийхийг шаардсан ихэнх улс орнуудтай томоохон дүн бүхий хоёр талын худалдаа бизнес болон бусад төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгууллаа. Трампын өндөр хувь хэмжээ бүхий импортын татврын бодлого нь мөн олон улсын худалдаа эдийн засагт сөрөг үр дүн авчирна хэмээн эдийн засагч нар анхааруулж ирсэн боловч Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос, Арабын орнууд зэрэг томоохон эдийн засагтай улс орнууд Америк нэгдсэн улстай худалдааны хэлэлцээр байгуулж тус улсад он удаан жилийн хугацаанд $10 тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалтыг хийж зарим томоохон компаниуд Америк нэгдсэн улсад үйлдвэрүүдэд байгуулж хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Харин Трампын тарифын бодлогыг эхэндээ эсэргүүцэж, ижил тарифын нэмэгдлийг удаа дараа оноож, оноос нь тарифын хувь хэмжээ нь 3 оронтой тоороо орж Америк нэгдсэн улстай хэсэг хугацаанд худалдааны дайн явуулж байсан ч олон тооны яриа хэлэлцээний дараагаар зөвшөлтсөлд хүрч чадсан улс бол бүгд найрамдах Хятад ард улс байлаа. Хоёр талын худалдааны дипломатлуулагч нар өнгөрсөн 100 болон намрын туршид Европын томоохон хотуудад цуврал яриа хэлэлцээг зохион байгуулж тохиролцоонд хүрсэн бөгөөд 10 дугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосын Бусан хотноо хоёр улсын төрийн тэргүүд нүүр тулан уулзснаар худалдааны дайнаа 1 жилийн хугацаанд завсарлахаар болж мөн Хятадын тал газрын хавар элементийн экспортын хязгаарлалтаа хойшлуулж Америк нэгдсэн улсын тал Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөж байсан 100% тарифа цуцалсан билээ. Талууд мөн фентанилийн асуудлыг шийдвэрлэхээр болж Хятад улс Америк нэгдсэн улсаас их хэмжээний шар буурцаг худалдаа авахар тохиролцсон юм а. Трамп тарифын бодлогоос гадна энэ жил Илон Маск гэх зэрэг сонирхолтой хүмүүсээс бүрдсэн засаг захиргааг байгуулж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх мэт олон улсын зарим байгууллагаас Америк нэгдсэн улсыг гаргаж олон улсад хандив тусламж үзүүлдэг Америкийн байгууллагуудын санхүүжилтийг зогсоож үр бүтээмжгүй төсвийн зардлыг хэмнэж танах зорилгоор цомогтгол явуулж олон төрлийн байгууллага агентлагийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж мөн бэлгийн цөнхүүдийн эсрэг бодлого явуулж гэмтэргийн эсрэг дайн зарласан билээ. Трамп мөн цагаачдын эсрэг маш хатуу бодлого явуулж хууль бус цагаач нар төдийгүй хууль ёсны дагуу Америк нэгдсэн улсад амьдарч байгаа гадны иргэд цагаачдыг хүртэл барьж хорих, улмаар албатан гаргах ажлыг нэлээд харгас хэрцгий байдлаар явуулж байна. Энэ мэтчлэн ердөө ганцхан жилийн дотор ерөнхийлөгч Трамп Америк нэгдсэн улсыг огт өөр болгон хувиргаад байгаа бөгөөд түүний гаргаж байгаа захирамж тушаалууд явуулж буй бодлогууд ирэх жилүүдэд дотооддоо болон олон улсад ямар байдлаар нөлөөлөх нь тодорхойгүй байгаач түүний зүгээс өнөөхөл хилдэг үгсээ хэлж бүх зүйл гайхалтай сайхан болж байна. Америк улс сэргэж байна. Инфляц буурлаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өслөө, ажилгүйдлийг бууруулаа гэх зэрэг өөдрөг үгс бүхий зул сарын мэндчилгээгээр энэ оныг төгсгсөн юм а. 2025 онд Орос, Украин болон Израиль Хамасын гэсэн хоёр томоохон дайман үргэлжилж үүний хажуугаар хэд хэдэн жижиг мөргөлдөөн хөлийн орчимд гал солилцсон үйл явдлууд болж өнгөрлөө. Хамгийн сонирхолтой нь жижиг том гэлтгүй бүх мөргөлдөөнд өнөөхөл Трамп маань зуучлагчийн үргэлтээ оролцож оны туршид 8 дайн зөрчилдөөнийг өндөрлүүлж инхийн гэрээ байгуулахад зуучилсан нэр зүүж үүнийг илт дөвил гэж хамгийн олон дайн тулааныг зогсоосон инхийг эрхэмлэгч Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн хэмээн өөрийгөө магтсан юм а. Тодорхойлбол Трамп өөрийгөө Армени, Азербайджан, Конго, Руанда, Иран, Израиль, Энэтхэг Пакистан, Камбож, Тайланд, Израиль, Хамас, Серб, Косово, Египет, Этиопийн дайныг зогсоосон гэж мэдэгдсэн ч ажиглагчдын зүгээс түүнийг үнэхээр эдгээр дайн болон мөргөлдөөнийг төгсгөхөд онцгой үүрэгтэй оролцсон хэсгэд эргэлзэж байгаагаа удаа дараа илэрхийлснээс гадна эдгээрийн зарим нь дайн байгаагүй
Харин Камбож, Тайланд зэрэг зарим мөргөлдөөн нь бүр мөсөн зогсолгүй дахин сэргсэн зэрэг үйл явдлууд үргэлжилсэн билээ. Трампын хувьд эдгээр мөргөлдөөнийг зогсоосон энхийг эрхэмлэгч төрийн тэргүү хэмээх имижийг бий болгосноор Нобелийн их тайвны шагнал хүртэх нууцхан хүсэлтэй байснаас гадна Израилийн ерөнхий сайдаас ахуулаад олон улсын олон удирдагч нар түүнийг уг шагналд нэр дэвшүүлсэн боловч Норвегийн Осло дахь Нобелийн их тайвны хорооны зүгээс Венесуелийн сөрөг хүчний улс төрч ардчлалын төлөө тэмцэгч Мария Корина Мачадод энэ жилийн Нобелийн шагналыг олгож байгаа мэдэгдсэн билээ. Олон дайныг өндөрлүүлсэн гэх Трампын хувьд хар тамхины эсрэг дайн гэсэн нэрийн дор Венесуэл улсад халдан довтлох бодлогыг мөн эхлүүлээд байгаа лээ. Трампын гал зогсоох хэлэлцээр байгуулсан гэж мэдэгдсэн Израиль Хамасын мөргөлдөөний нөхцөл байдал нь уг хэлэлцээрийн эхний үе шат буюу бүх барьцааны хүмүүсийг Палестины хориглолуудаар сольж хүмүүлийн тусламжийн ачаа бараг Газын зурагт оруулж Израиль цэрэг дайны ажиллагаагаа зогсоох үйл явцаар үргэлжилж байгаа хэдий ч Израилийн талын довтлохоо үргэлжилсээр мөн хэлэлцээрийн 2 дахь үе шат эх жил хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй байсаар байна. Энэ жил мөн Их Британи, Канада, Австрали, Франц зэрэг томоохон улсууд Палестиныг улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн нь онцлог үйл явдал боллоо. Израиль Ираны 12 хоногийн дайнгагч мөргөлдөөний үеэр буюу өнгөрсөн 100 Америк нэгдсэн улс өөрсдийн зэвсгийн сүр хүчийг харуулж Ираны Фордо, Натанз, Ишфахан зэрэг байршлууд дахь цөмийн байгууламжуудад агаарын цохилт үзүүлж Ираны цөмийн байршлуудыг сүйтгэсэн билээ. Харин энэ жил Трампын хэлсэн амласандаа хүрч амжилт гаргаж чадаагүй цорын ганц дайн бол Орос Украины мөргөлдөөн байлаа. Та бүхний мэдж байгаачлан тэрээр ерөнхийлөгчийн ажил албаа авсан даруйдаа Украины дайныг зогсоох ажилд ханцуус шамлаа орсон боловч цагаан ордон дахь хэрүүл маргаантай Зеленскийтэй хийсэн уулзалтаас эхлэн буруу хөл дээр боссон бөгөөд оны туршид Путинтэй олон удаа уцаар холбогдсон ярилцаж талуудын хооронд зуучлалын олон уулзалтыг явуулж тэрч буй хэл өөрөө Аляскад Путинтэй нүүр тулсан уулзалтыг хийгээд ч энэ дайныг өндөрлүүлж чадаагүй билээ. Гэхдээ ямар ч амжилт гаргаагүй гэж хэлж болохгүй. Оны сүүлээр Трампын засаг захиргаа 20 орчим зүйлтэй энхийн гэрээний төлөвлөгөө бүхий саналыг боловсруулж хоёр талд танилцуулсан бөгөөд уг шин төлөвлөгөөний дагуу дахин яриа хэлцээнүүд үргэлжилж хэдийгээр Орос Украины талууд буулт хийхээс татгалцсаар байгаа боловч үр бүтээлтэй хэмээн тодорхойлж байгаа хэлэлцээнүүд үргэлжилсээр байна. Түүнчлэн Украинд эх жил ерөнхийлөгчийн сонгуул явуулах, Орос Украины хооронд эдийн засаг худалдааны чөлөөт бүс байгуулах зэрэг хэлэлцээнд дэмжлэг болох саналууд гарч байгаа нь авууштай хэрэг болж байна. Украины талаас газар нутгаа өгөхгүй гэсэн байр суурь дээр бат зогсож аюулгүй байдлын баталгаа өгч урт хугацааны доктортой байдлыг хүсэж байгаа бол Орос улбаны улсын зүгээс дайн гарах болсон үндсэн суурь шалтгаануудыг байхгүй болгохыг шаардсан хэвээрээ байна. Талуудын уулзалт яриа хэлэлцээний үеэр энхийн төлөвлөгөө, Украины аюулгүй байдлын баталгаа, дайны дараах сэргээн босголттой холбоотой баримт бичиг зэрэг одоо хэлэлцээр байгаа бөгөөд Украины зүгээс аюулгүй байдал болон доктортой байдлыг Америк нэгдсэн улсаас хүсэмжилсээр байна. Харин Трампын удирдах байгаа Америк нэгдсэн улс энэ байдлаас өөрт ашигтай нэг зүйлийг хийсэн нь Украин Америкийн газрын хавар элементийн гэрээ байсан ба уг гэрээний дагуу Америк нэгдсэн улс дайнд нөхцөн Украин улсын эрчим хүч ашигт малтамлын нөөцийг ашигласны хариуд тус улсад батлан хамгаалах аюулгүй байдал болон сэргээн босголтын салбарт хөрөнгө оруулахаар тохиролцсон билээ. Украины дайн нь Европын аюулгүй байдалд аюулын харангад эдэлдэж байгаа гэж үзэж байгаа Европын зүгээс мэдээж эх жил ахин олон тэрбум еврогийн тусламжийг Украинд үзүүлэхээр болсноос гадна Украины дайнтай холбоотой энэ жил гарсан нэг томоохон онцлог өөрчлөлт бол НАТОгийн дийлэнх санхүүжилтийг дангаараа гаргадаг байсан Америк нэгдсэн улсын үүрэг оролцоог ерөнхийлөгч Дональд Трамп бууруулж Европыг өөрсдөө аюулгүй байдалтай анхаарч батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүл гэсэн дарамт шахалт үзүүлсний үр дүнд НАТОгийн гишүүн болох Европын улсууд батлан хамгаалахын зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүрэхэд санал нэгдсэн явдал байлаа. Өөрөөр хэлбэл Европ цэрэг зэвсгийн тоо хэмжээг нэмэгдүүлэхэд их хэмжээний төсөв хөрөнгийг зарцуулж зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэхээр болоод байна. Дэлхийн томын төгсгөлд энэ жил олон улсад болсон онцлог бусад үйл явдлыг товчоор хүргэе. Энэ жил хиймэл оюун ухааны технологийн жил байсан гэхэд хэлсдэхгүй. Оны ихээр Хятадын DeepSeek хэмээх хиймэл оюуны чатбот хэрэглэн дэвтэрснээр нэлээд шуугиан тарьсан бол 8 дугаар сард OpenAI компани ChatGPT 5 болон Sora хэмээх хиймэл оюуны шинчилсэн платформудаа танилцуулсан юм. За ингээд Times Tool оны онцлог хүнээр хиймэл оюуны технологийн ардах бүхий л хүмүүсийг нэрлсэн билээ. Өнгөрсөн 4-р сард католик шашны тэргүү Ромын пап Францис 88 наснда таалал төгссөнөөр дараагийн Ромын папыг тодруулах үйл явц 5-р сарын ихээр явагдаж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн кардиналуудын 2 өдрийн дотор явуулсан 4 удаагийн санал асуулгын дүнгээр түүхэнд анх удаа Хойд Америкийн бүс нутгаас мөн анх удаага Перу болон Америк нэгдсэн улсын иргэншилтэй хүн болох Роберт Франсис Превост Ромын папаар тодорсон түүхэн үйл явдал болсон. Тэрээр Ромын пап 14-р Лео хэмээх нэрийг хүртсэн юм а.
Энэ жил олон улс орны Gen-Z гэгдэх үеийн төлөөлөл төр засгийнхаа эсрэг бослог хөдөлгөөн гаргаж авилга хэл ахуйд идэвхсэн засгийн газраа түлхэн унахсан үйл явдлууд боллоо. Тодорхойлбол Балд, Мадагаскар, Марокко, Перу зэрэг улс орнуудад залуус эсэргүүцлийн бослог хөдөлгөөн хийсний дотор мөн манай Монгол улс ч багтсан билээ. Харин эх жил биднийг Мелани өвлийн олимп анх удаага Хойд Америкийн бүс нутагт явагдах хөлн буйн дэлхийн арга шалгаруулах тэмцээн за мөн маш олон улс орны парламентын ерөнхийлөгчийн болон нэгдсэн сонгуулиуд за мөн Америк нэгдсэн улсын саран дээр хүн буулгах Артемис 2 үлгийг хөөргөх зэрэг олон сонирхолтой үйл явдлууд хүлээж байна. Ингээд үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа 2025 оноод дүгнсэн оны тойм хөтөлбөрөөр хүргэлээ. Үзэгч та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.